gang. Hey, what's up guys? За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд Yota House маань Season 2-ийн 2 дахь дугаар Pi Atmosphere-с та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгээд өнөөдрийн маань хүндэт зочноор rapper Gunsar хүрэлцэн ирсэн байна. За урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа минь. За энэ сан сахиатай. Оо тийм. Сайн аач тий. Цомгийнхаа ажлыг гэр зураал энэ. Хэддэг цомог вэ? Одоо дөрөвдөх вэ нөө? Яг дөрөвдөх шүү. Тэлээ language гүдэл Улаанбаатар хөвгүүд тий. Одоо тэгээд дөрөвд. Тунсор гэдэгсэн. Тунсороо. Тий. Ягаад тийсэн бэ? Ягаад нэрний утга учир юу вэ? Яг тэгэл Гүнсор юмч тэгэл тунсор шүү дээ. Нэг утгацаад юм байхгүй. Ер нь юу вэ? Хэдэн дуутай? 20 байна уу? 20 байх нь эсвэл нэг 10 хэд байх нь? Харжаал хасаал Олон хамтралтай. баа нэг 6-7 ч юм. Тэгвэл За дөрөвдөл нэг наацхаас нь Нууц биш бол. тий. Хуваалцвал үзэгчтэй. би эхний дөрөв зацсан шин Limit King байгаа. Baby байгаа. Ихрс удаа. Араас нөх юм бол Айста бог явах байна. Тэ? Тэгээ юм бол тэгээд 168 бод юу баахан баг. 168. За маа нэвтрүүлгийг өмнө үзчихсэн үү? Өмнөх дугааруудыг. Үзчихсэн үзлэг байх. Хэр санагддаг? Гоё шүү дээ. Nice шүү дээ юм чинь бас тий. Pop culture nice. Гоё санагдсан. Юм ихтэй нэг тавьчихдээ шүү. Тэгээ сонсон юм шүү дээ. Энд дээр тэгэл асуултанд хариулаад явах нь дээ, тэ. За зочиндоо бас хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа дээжээс үгүй. За тэгээд энэ болохоор King Plus гэх веб. За тэгээд энэ шинэ төрөл Cyrus гэдэг нэртэй 16 мянгаас оролттой LED дисплейтэй никотин 3%-тай юм зүйл байна. За нэг зочиндоо. За тэгээд нөгөө 16 мянга гэхэр бас нэлээд юм байна тий. Тийм бааз. Нөгөө хоёр нь болохоор Colas Attila гэдэг 14 мянгаас оролттой. За энэ нь болохоор Ramses гэдэг бас юм нэртэй 12 мянгаас оролттой LED дисплейтэй. Энэ Banana Ice-тай юм шит байна. За нэг баярахта. Энийг би өөртөө. За тийм үү. Манай хамтарч ажиллаж байгаа байгууллага Heparizi. Японы номер 1 элэг хамгаалах бэлтгэл. За тэгээд энэ болохоор өдөр тутмын элэгний үйл ажиллагааг сайжруулна. Түүний тамир тэнхээ нөхөн сэргээдэг. За мөн согтууруулах хундаа хэрэглэхээс өмнө болон дараа уухад маш тохиромжтой. Тэгээ ер нь залуучуудлаас хандаж хэлэхэд илгээс хамгаалаарай гэж зөвлөж байна. Тэгээ нэг бас цочиндаа дээж. Гурлаж одоо асуулт хариулт байна. Тэ гэрч одоо оож таарна шүү дээ, тэ. Би ам гоё амт таад. Ундаа шиг юм шиг. Тийм дээ. Витамин шиг тий. Ирчүүц сэргэнэ гэдэг байгаа шүү дээ. За Гүнсорын хувьд бас продюсер ажиллаад бас нэдэд хугацаа өнгөрлөө тий. Тийм шүү. Би продюсер л анхнаасаа тий. Би болохоор яванда гарч ирсэн продюсер ажиллаад тэгээд рэпер болсон байдаг юм да. хангард гэнг гэсэн нэрээр тий. продюсер байсан шүү дээ. Хангард гэнг гэл. Хангард гэнг лиген. Бас би ч бас тэр BZD багасаа мэднэ. BZD Trap House. Сайгу чанартай цомог болсон тий. Тий тэр чинь бас аягүй гоё цомог тий. Би бас сонссон. Хээш Монголд бас ингэж трэпик хийж яг л нэг гадны хөгжим сонсож байгаа юм шиг. Тэгээ продюсер нэгсэн чинь Гүнсар. Тэр чинь аль дээр үйд хийцэн байсан юм аа. Тэг явж аал. Цацсан л тэрс. Та чи ер нь бас айгуус өгөхтөлтэй рэпер тий. Хин Бисма. Ат. Чанартай юм уу? Heparizi. Японы номер 1 элэг хамгаалах бүтээгдэхүүн. Heparizi. За маа нэвтрүүлэг маань те асуулт асуун. Хоёр асуултууд асуун. За тэгээд хариулаад хэрвээ хариулж чадахгүй бол shot татах байгаа. Окей. Тийм. За тэгээд асуулт руу гарцгаая. Эхний асуулт A$AP Rocky юу Travis Scott уу? Travis шүү дээ. Яагаад Travis гэж?
Travis шүү дээ. Цаа чи ягаад гэвэл producer аим сайд өөртөө бас аим гоё арчилдаг өөрөө. Юуны тал дээр, дууны тал дээр шүү дээ. Аим creative. Окей. За дараагийн асуулт. Playboy Cardi юу? Ken Carson уу? Cardi шүү дээ. Ken Carson чи Playboy Cardi хүүхэд шүү дээ. Cardi. Эцэг нь шүү дээ. За хоёулаа тэтээс одоо цагийн Тэгэл Playboy Cardi сүүлийн цомог нас. Playboy Cardi бас тэтээсээ халлаа л та. Тэр music гэдэг цомог бол. I music гэдэг. За дараагийн асуулт үгүй шууд. Lil Tecca юу? Destroy Lonely юу? Teka аим шиг тийм. Окей, Tecca ч бас мундаг цаачаа бас лоп юм хүмүүс юм да. Тэ? Хайл хэлнэ. Тэ. За дахиад үргэлжлүүлээд тэгвэл нэг юм асуулт байна. Chief Keef үү? Waka Flocka Flame үү? Keef шүү дээ. The fuck? Тийм шүү дээ. Chief Keef. Ягаад Chief Keef бэ? Chief Keef ч яа миний хувьд бол Chief Keef бол миний хувьд бол амар rap шүү дээ. Ерөнхийдөө багаас минь наваг ерөнхийдөө hip hop шиг даас. Inspire. Тэгээ цаа чи угаасаа инфлюенс шүү дээ hip hop нэлээд том хүчтэй. Айгу залууд ба шүү дээ. Жоохон бах та. Хүүхдтэй хатал. Чи 15 6 тэ билүү? Бараг тий анхны бүүм. За тэгвэл дараагийн асуулт. Supreme NTM уу Onyx үү? NTM шүү дээ. NTM ч амар 1993 гэдэг цом амар. Чи зүг хар багаас Onyx сонсдог байсан юм. Үгүй. Би Onyx-ийн цомгийг барьж зураг дараасан бит. Би Onyx дуртай ер нь бүх дууг мэднэ. Гэхдээ NTM Supreme бол амар. За тэгвэл асуултаа дотоод руу гарыг. Ахуна юу Рафар уу? Ахуна. Яа. Би Ахунагийн нэг дууд дуртай шүү дээ. Ямар дуу? Maggot дуусан. Цомгийнх нь тэр дуу гоё шат. Нэрний хүлээд ирчээ. Шүний юу лээ. Тэр амар дуу. За тэгвэл дотоод руу гарсных дараагийн асуулт болохоор Boy with Dress үү Punch юу? Нас амар шат юм тэ. Punch шүү дээ. Punch юу? Яагаад Punch? Яагаад гэвэл Boy with Dress чи ойлгоно бро. Тэ. Окей, за дараагийн асуулт. Take off уу Offset үү? Offset аа. Тэгээ take off туртай. Тэгтээ Offset. Нэг тайлбар байгаа. Offset Migos хамгийн скрит годамжных нь. Окей. За дараагийн асуулт болохоор юм хоёр продюсер хүн байгаа. Бас Америкийн тий. Чи бас продюсер хүн байна. Тий, бас продюсер хүн байна. Kanye West үү Pharrell Williams үү? Pharrell шүү дээ. Pharrell амар гоё funky. Би Pharrell өгч энэ аяга дуртай. Цаашаа мэдрэмжтэй юм хэлээ. Legend, genius guy. Kanye ч гэсэн. Тэгтээ Pharrell. За тэгвэл дараагийн асуулт. Lock уу Dondior уу? Lock шүү дээ. Locky. За homeboy. Яг би Dondior-ыг сайн мэдэхгүй болохоор яг нууч сайн юу гэдэг болохоор Locky-г ерөнхийдөө сайн мэднэ. За тэгвэл дараагийн асуулт. Victor Petrovich юу Fruity Bachka юу? Rufuti Javka шүү дээ. Rufuti Javka авраа шүү. За чи Монголдох метро гэдэг. Монголдох метро чи mega. Монголдох метро маа. Заач гоё гай. Nice guy. Ер нь хэр холбоотой тэр холбоо байхгүй зүгээр л мен тустай тэгтэй гоё. Дэн аварц тэр нэг метро шиг хувцлаад ирсэн бахаар л. За тэгвэл дараагийн асуулт. Чили юу чойдог уу? Чили шүү дээ. Чили одоо амар шат тий. Донт сонссон. Сүүлд тэр клип гаргацсан байсан. Магийн продюсер. Гоё л тэр дуунууд нь л амар гоё юм л. За дараагийн асуулт. Butterfly юу No Ball доо? Butterfly шүү дээ. Butterfly гитар бас өөлөлдөг шүү дээ. Гитар. Тэр хамгийн анхны хамтрал чинь нааш шүү дээ. Тэр гоё дуу тий. Тий. Би тэр хамт ийсэн баг шүү.
Цааш гитар тоглоо Би би. Катрина та дөрөв шүү дээ. Гойч клиптэй дөө тэр бол клип бол nice. Алис гайхамшиг оронд чиглэдэг шүү дээ. Юунаас гарч ирж ирэлээ. Одоо энэ гүн сарын хувьд доороос гарч ирж байгаа дүүнерээсээ хэнийг сонсож байна? K амар шатж бро. KK байна, Mondo байна. Тэгээ манай Blue Devils гэх маа дүүнер байна. Тэр нөгөө нэг Grim Squad гэдэг Grim Squad тэр SoundCloud тэр яа тэр залж амар шат. Тэрийг хайлтал сонсон. Бас нэг SoundCloud-аас ороод жим сонсохоос Хойшны матер. хүүхдүүд байдаг те. SoundCloud тэрдэг туус амар олон Тэр дэс олж байгаа. тий. Тэр залуу мэдэн тэр бас айгуу сайн бэл. За тэгвэл тий залуу үе асуусных дараагийн асуулт KK юу шоу юу? KK шүү дээ. Тайлбар байгаа юм. KK-ийн дунд гоё шүү. Надад таалагддаг. Аяны сонголт нь рэпэн таалагддаг. Тэгээ өөрөө бас өөрөө цэвэрхэн авч шүү дээ. Дууга. Ерөнхийдөө муухай юм байхгүй. Шоу бас гоё гэдэг. Брогийн одоо ер нь хамтрлууд байгаа шүү дээ, тий? Дуунуудын за тэнгүүд одоо ялангуяа эмхтэй орон бүтээлчтэй бас хамтарсан тий. Тэгээ гой хамтрлууд гаргадаг. Тэнгүүд энэ одоо тийм холбоотой асуулт байгаа байхгүй юу? Twin Pearl юу өрн үү? Ландерс нь бол сонь шүү дээ, тий? Хоёр бас хоёулаа хамтрал. Би бол энэ хоёр дунд хоёуланд нь дуртай. Би бас сойрч бас аюу дуртай байхгүй. Яг сойрч хоол нь амар гоё. Dangerous өрөнтэй хийсэн same as үлээ. Хоёулаа гоё. Цаач бол хоёулаа амар юм. Окей, тэгвэл тэгэл shot. Let's go, okay? Let's go. Fuck we don't. Сойрч угаасаа яалч юу гэдэг. Миний өдөр амар Өрөнтэй хамтрал чинь самплтэй. Sample Mob DB sample. Хинтээ хийсэн. Их сувтай хийсэн болохоор нэг залуугаас аяавсан шүү. Миний аяв биш. Төлөө. За Ихэс дүүрэн. Ерөөсөө дөрөнгөхийн төлөө. Вау. За тэгвэл дараагийн асуулт. Давай даашаа юу Morning Star. Morning Star шүү дээ. Шарамакс. За James юу вэ? цаа ч одоо rockstar болчихлоо шүү алтчих тий. Тас ер нь rockstar байсан л тий. Сайн. За ч нэг хипхоп хүн шүү дээ өөрөө. Яг оо конно. Ойс хипхоп хүн байдаг юм бас тий. За дараагийн асуулт болохоор одоо Монголд ер нь одоо рэп хийдэг те бас мундаг хоёр гэхдээ гадаадаар хөвчлэн англиар үгэлдэг мундаг хоёр хүн байгаа. Тэгээ мөн хоёр найзчаа Lil Bato юу Tuna юу? Bato шүү дээ. What the fuck never quit. Bato. Тайлбар байгаа юу? Бааш Bato битүүч сайн найз. Tuna ч гэсэн маа сайн найз. Tuna ч эрэг үү? 9 цаад тийч олзог удаж шүү. Цаа ч ер нь XMF-ээс хойш. XMF бол Bato ч нэг creep болж ирсэн. Яг Rolling for Elaine Rolling for Never Creep гэж байдаг. Цааш одоо ярих юм бол миний өвж явах. Ерөнхийдөө. Окей. Тэр бас амар миний бүх дуунууд ер нь хамгийн их фьючерийг битэр хийсэн байт. 7 8 дуу. Би ер нь цаатаа чи нэг байжаал газ нэг дуунд оруулсан. Цааш газ орж ирэл. Хүүва. Тос. Цаа ч сайн чинуулаад гараа явах. Тэр ер нь тэр хоёр хоёулаа л мундаг. Тэгвэл хоёулын л мундаг гэж. Гойч үү. Тонаас гоё. Тоногийн акцент өөр.
Жоо Канада хавцаа нь. Тэгээ амар тод гой чи. Ер нь хоёлаа сайн дөө цааш. Хоёлаа л. За тэгвэл дараагийн асуулт мөнгө төгрөгөө мэг цахгүй юу? Мөнгө төрөг. Сажаа амар гоё шүү. Япон зарт тий. Мих захгүй ахад бас аягүй дуртай. Цаа чинь бас амар шүү. Рэп амар. Яг би нөгөөс ерөөдөө шинэ үе trap shit ерөөдөө тиймэрхүү сонсдог болох мөнгө төрөг гэж байна. Тэр хаасла музик дээр зөв эхлэхийн балаа малаа дээр бас л. Тий, цаа чинь ерөөдөө амар тий. Мөнгө төгрөг ч одоо сүүлүүд ер нь чондрил хийж байгаа шүү дээ. Тий, цаа Сүүлдээ чинь Спататай хамтрал бас гаргацсан биз дээ. тий. За дараагийн асуулт маань болохоор бас хоёр продюсер байгаа. Man on the Moon уу, Algoy гарав. Man on the Moon шүү дээ. Төг яах амар шүү дээ. Цаатай чи айнууд би дуртай. Цааш EDM амар шүү. Толсон шат тий. Ялтаа матаггүй. Бас дууг бас бүтээд аим бүтээд сайд. Сүүлийн бас Algoy бас алж байна. Тэгээ цаа чи бас Mix master-ууд нас их цэвэрхий. Mix master бол mix master. Ерөнхийдөө бол нэг чанар ялгаа байхгүй дээ. Гэтэ яг нөгөө хамт цаг хугацаа барьж hangout хийсэн. Би нэг Algoy Brock сайн мэдэхгүй. Тэгээ ерөнхийдөө дуу юм сонсож байгаа. А гэтээ нөгөө дууг нөгөө сонсуулахдаа нөгөө яадаг шүү дээ. Нөгөө хамт байж сонсч байхдаа улам гоё болоод байдаг шүү дээ. Менандаму тэр кахын нэг цомог маш их хийд дуутай хүн биз дээ. Кахын тэр нэг сүлд гаргадаг цомог тэр чигт нь баг хинхэн хийсэн байдаг. Тийм. За тэгвэл дараагийн асуулт Вандэ боёо Гангбэй юу? Вандэ Гангбэй. За стом мэдгүй маа. Сонголт байхгүй л тэгэл. Wendy Bo. Ямар нэг тайлбар. Яагаад вэ? Мэдгүй Wendy Bo л татчихдаг. Wendy Bo гэж орж ирээд байна гэж юу? Чанартай юм уу? Хепарисе. Японы номер 1 элэг хамгаалах бүтээгдэхүүн. Хепарисе. Ер нь цаа хоёртойгоо хамтарлаа гэсэн бодол байдаг. Тийм юм ярьж амжаачгүй бодооч юм. Би ихтэй Wendy rap дуртай шүү. Wendy rap. Вандэ та хоёр гэхдээ нэг яавал Гангби бас амар гоё хамтрал гарна шүү. Хоха. Тийм. За cheers. Тэр ч яг л тийм. За зөв дараагийн асуултанд оръё. 113 Wolfism уу? Oh shit. Come on, man. Гүрвэл Wolfism ба. тайлбар байгаа. А? Юу, тайлбарч нэг байхгүй те. Бид нэг нууцлыг би ч psyche music хийх штэ. Хэдэн очих юм бэ? Цаа Японд танд байж байгаа. Ярилцаал what the fuck come on. Ерхүүл юм бас. Тэгээ ерөөхдөө Wolfism битээр ерөөхдөө жоо hangout хийдэг болохоор. Гүрүүл бро цаачаа ойлгох баг. Нөө тэгжсэн. Ойлгоч байлгүй дээ гээл дээ. Бас тоглолтод 8 жил төсөө. Өний тоглолт нь олгочихсон те. 6 сарын 7-нд илүү 100. Ачаа аим шахах. Уусаа ярьсан те. Wolfism Mind 113. Тулган л гэж хэлээ. За тэгвэл дараагийн асуулт. Young Movji уу Young Sabo? Young Kings гэдэг шүү дээ. Young Kings. Come on. Young Kings. Тэг тоолдог байл тэ нэг. Асуулт ирдэнгүүтэй. Movji. Яагаад гэвэл Movji сайн зүтгэлээ шүү. Намайг тухайн продюсер ахлах чигээр продюсер. Тэнгүүтээ цааш сая өмнө жил сүүлийн 2 жил тэгээ буцаж ирлээ шүү дахиад. Тэр чинь бас нүүр их хөдөлмөр орж байгаа. Эрчимтэй тий. Тэ эрчимтэй орж ирж байгаа. За чи одоо өөрөө бас яг гоё авч явж өөрийнхөө карьер бас гоё авч явж. Тэр респект хийсэн. Тэгээ Янса бол махан байвас. Шарама Янса.
Тугарын бол амар доос. Цааш өг мөгсөн. Nice. Тэр хоёртой ер нь хамтраллуу. Хамтраагүй лөө. Хамтраагүй. Ер нь хамтрах уу? Хамтрах л хэлвэт. Хамтан. Гайгүй шүү. Хоёулантай нэг дор хамтарч. Зүг тайрын тий. Тэгэл амар дугаарч юм шүү. Тий. Айгүй харж байгаа л энэ юу цагийн тохируулдаг болно шүү дээ. Гүн сарын үед хуучны хамтлаг өвчнөөс ахнараас хэнийг сонсдог байсан бэ? Багтаа ч юм одоо ч сонсдог. Одоо ч нэг сонсоод байгаа юм байна. Хуучин цаг. Би нөөс өвчтөр нөгөө хиний үзсэн. Юу үзэж чад. Facebook үзэж чад. Куза брогийн дуу хэмээс сонсож ин дээрээс амар шүү. Цаахны чи ер нь хэмээсэн цомгон тэр жигтэй ер нь амар шүү. Найгус зүгт амар шат юм шүү дээ. Дийл өгтэй. Би ихтэй айстовик сонсдог юм ер нь бол. Тэ. Нөө ахуу нэр нэг үе идэв шүү дээ нөгөө нэг. Байлдан дагуул. Үгүй нөгөө Мэри Джейнтэй цомог идэв шүү. Тэр чинь ямар цомог вэ? Сүлжээ идэр орсон байдаг. Тэр чинь New Life. Тэр цомог бол амар. Одоо буцаад худалдаанд гарцсан л шүү дээ. Цөөхөн тоогоор. Тэр цомог бол амар. Чингийн цоомоо гэл те. Аюу кюсахын доонууд биш. Тэгвэл сүүлд бас нэг цомог гаргацсан шүү тахууч. Comeback. Тийм би ч хойшныхын доор үзсэн чи тэр амар. Яг тэр доонуудын сонсохоор яг Luminate-ага нөгөө нэг дийсэлж байгаа нүднүүд тийм яг нөгөө нэг анх бол Luminate л байсан юм байл шүү дээ. Яг тийм ингээд Luminate байж байгаа. Тэгээд тэр нэг Бадарчин гэдэг дуун дээрээс л тэр дууныхын үгийг сонсохоор л тэгээд идэв шүү дээ. Бадарчингаа дууллаа. Одоо би нэг хэдэн үгэн дээр юу авах вэ? Дахиад шинээр биччихин дуулчихна молчихна. Тэгсэн чинь нөгөөдөл нь татаартай томоод ах гэдэг дууг хийж юм. Ингээ зүгээр яг сонсогчийн хувьд ойлгоход л тийм байдаг байсан. Тэг цаагуур нарийн учир яг үнэнг нь ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэл ахууч мас эзэгнэхэн төрлөөгээ дуун дээр бүгдийг нь хэлээ хийсэн мэт шүү дээ. Цааш юу хамгийн их рэпертэй бифтэй рэпер баг шүү дээ. Ер нь бол тухайн үед нэг Андрэт гэж ойлгодог байсан шүү дээ. Цааш ихтэй амар лейблтэй байсан шүү дээ. Хинтээ BX их шиглэн Кюза тэр чинь нэг үстэй те. Гэхдээ тэр чинь биш тэр чинь би продакшнд байдаг гэсэн баг нөгөө үед нь. Зүгээр яг хамтлагууд нь хамтлагууд нь байдаг. Янз бүрийн нөгөө fusion гээл дуу юм уу те. Өшөөч ямар дуучлаа яг. Тэнгүүтээ болд молттой нүд чинь юу хайр харуул нэлээ тэр мөрөн дээр орж мардаг. Тэгэл ер нь бол дууны үг мөг бичдэг тэгэл. Энэ тухайн үед чинь нөгөө хэн байдаг вэ? BAT гэсэн. Амар содон байсан шүү дээ. Монголын хипхопын бас нэг чимэг. Монголын одоо хамгийн анхны гризтэй рэперс те. Саасааш те. Тэр хоёр ч бас хам нэг пари гэдэг дуу байдаг ч юу лээ. Сак гэдэг дуу байдаг ч тасдаг. Тий. За тэгвэл дараагийн асуулт. Ванкуш клик бүүм үү? Ванкуш. Яад. Ванкуш. Ихлэг клик бүүмээс илүү Ванкушийг сонсдог байсан баг шүү. Яг Ванкуш айнууд нь бас гоё. Тэгээ ерөнхийдөө жоо нүүсгүүл байсан. Жоо саунд тал руу байсан. Ванкуш гэхээс зэцээ брогоос юм. Таш бод үгээр тоглодог дуу амар шүү. Амар саунд дуу, трап дуу. Тухайн үед ихэд чөтгөр мөтгөр байж шүү дээ. Цааш тэгтээ цомгийг баг үйлдвэрлсэн баха. Тийм 4 цомог байдаг баг шүү. Тийм. Жил 4 цомог юм шиг. Эхнийх нь 202, тэгээд 2012. Тэгээд 220 жил. Тийм. Тэгээд нөгөө сүүлийн болохоор нийслэл хүү гэж цомог гэдэг шүү дээ. Цомогд бүгд л амжилттай байсан. Тэгээд клик бүүм бас амар байсан л та. Бас 3 цомог таах шүү. Тийм. Бас амар шүршдэг тэгэл. Битгий шаамаа чинь бас амар хийсэн шүү дээ. Гангстайс те гоё. Сонсч мосгот ингээл. Тухайн ч хипхоп онцон өгцөн үе шүү дээ. Монголд бол ер нь гөнөөдүүл нэг гарч ирдэг. Тий. Тэгэл яг тэр үед чинь гарч ирдэг. Яг гангстер рэп бол өгцөн байсан. Гангстер рэп. Тэгэл яг нэг гэдэг ченсинг гэдэг те. Яг ийм нэг тэгэл хүүдээс хойш ер нь тэгэл ер нь амар. Хүүдээс хойш тэгэл бас хэсэг явж байгаа л тэгэл гинтл буцаал. Одоо л тэгэл хүмүүс сонсогч нар тэгэл юу сонсох яхаа мэддэг. Янз янзлээ. Дөө. За одоо part 1 ер нь дуусж байна. Хамгийн сүүлийн асуултаа асуугаа тэгээ part 1 өндөрлөө.
хамгийн сүүлийн асуулт маань болохоор Hangard Gang уу, Mystic Mind Music уу? Mystic Mind oh they fuck it some. Yeah. Окей. Тайлбар байна уу? Тайлбар байна. Mystic Mind чи миний gang юм чи. Миний gang. Yeah. Окей, за тэгээд манай асуултын маань part 1-ийн дүрээд өндөрлж байна. За тэгээд part 2 руу гарахаас өмнө freestyle болон руу гарцгаая. Yeah, let's get it. Shout out to Poison. Yo, shout out to Poison. Beat by Poison. Нэг дөрөв чи биттэй дэвсээ санагдаж байна. Нэг дөрөв биттэй чи дэвсээ санагдаж байна. Get money, fuck beat. Hey, what the fuck we doing, hey? What the fuck we doing, hey? Би өдөр болон пимпэн өдөр болон shit-ийн энэ бол миний shit гэдэг таавалсан мэдгэн энэ бол би shit I can kiss shit It's a busy day that's my hood ay I'm a good in the hood motherfucker I'm a good in the hood motherfucker I'm a good in the hood motherfucker This is my shit ay this is my shit ay ay whoa Миши Монда. Yeah, hey. Shout out to my bro Gunsor. Hey, it's at the house. Тавтай мөрөл бидний passion. Shout out to my Poison. Энэ бол хортой өгчөв. Энд ч жаахан бүгчв. Hey, би чин залах уу яа манда байна. Та нар намайг хараад мэдэж байна. Yeah, shout out to my bro DJ Bayra. Hey, энийгээ дуусгаад би гэртээ харна. Hey, yeah, энэ бол freestyle. At the house, and many lifestyle. Yeah. Hey, hard darsi балгасан бол Hyparizi гэргэл. Батгаарай. Yeah. Hey. Би амтрч мэнэ ахад нэг хэн би годомчин чин өдөр болго кашин ахад нэг нэн энэ бол миний shit team MB ay what the fuck we doing ay what the fuck we doing ay what the fuck we doing ay what the fuck we shit би anything is sochen I get gone stand out of the no Миний янз бүрийн юм боо гिचж болохгүй учраас хүн болгон харна нар гарна хүмүүс таар motherfucker yeah it's a Gunsor be heading way big box on hey yeah star yeah Одоо ингээ freestyle-а дуусэдөө талгаж яхаа юм орж ирэхгүй байна уу та хоёр намайг юу гэж бодож байна ахиж яхаа явж үзүүлэх үү хортгууч мөн дөрөхөө чадал үдэх цаас бал надад хэрэгтэй байна бид хөвчм хэрэгтэй байна зэрэгцээ байна эмэгтэй надад хэрэгтэй зэрэгцээ далхал чи үнэхээр зэгзэртэй хэгзэртэй мөч чамайг үнсэнтэй хөсөн би чамайг зүрхийг минь зүсэн чи мөзиүн чи yeah okay hey хүмүүс зарим юм тэнцаар not Dark гэсэн болгон миний harm Бага болохоор би энэ тэл гарн Эй Yo Poison Beat by Poison Эй за одоо маань нэвтрүүлгийн маань part 2 эхлэх гэж байна. Тэгээд асуулт руу гарцгаая. Эхний асуулт M language юу good evil үү? M language. Яагаад? M language миний хамгийн анхны альбом. Тэгээ бас намайг бас мөнгөтэй болгосон. Үр ашиг өгсөн тийм. Үр ашиг амар өгсөн. Тэгээ бас доодноос чанартай сайн мэд. Good evil болохоор M language-ийг би хийхдээ good evil хийсэн байсан. Ерөнхийдөө хасан дуунууд маань good evil байсан.
Тэгээ ганц шинэ feature байсан десант ахлаа нү. Бусд нь тэгэл баг хүнтэй хамтрах гэдэг шүү дээ. Бааттай хамтрсан гэдэг л байна. Good Evil чи юунд нээлт нь оллоо цомгийн парын. Good Evil чинь юу Хомплазаас урагшаа яваад өмнө Mugen гэж байсан шүү дээ. тий. миний очдог. Тий. Бич Чи тий. Би ч энэ Good Devil-ийн цомгийн одоо бас нэгээс басна баяртай байдаг хүн байна. Тий. Pain is Love гэдэг гоё дуудаа шүү дээ битээ шүү дээ. Тэр бол их гоё дуу. Гойж бүтчихсэн дөө. Тий. Сүрхийн. Чи бит ятарх. За дараагийн асуулт. Секс цагаан богдуу Арман уу? Сексуал богд шүү дээ. Яагаад? Сексуал богд яагаад вэ гэхээр сексуал богд чи анх намайг дөнгөж карьер гараад цомгоо цацаад энийх амар яагаад бох чинь сексуал богд над дээр хамгийн хэлжсэн. Нүгтээ бро амар гоё юм байна. Бро ингээ тий. Цаа чи миний хамгийн анхны ивент хийж өгч байсан. Би тэр нөө хуучин юу гэж байсан? Blue Sky-гийн хойч ямар байна? Лава. Тий, лава. Милангужийн юу? Чи бас байсан. Би байсан шүү дээ. Хаан энэ монтаг. За тэгвэл дараагийн асуулт. Quiz аяа би ихтэй юу? Quiz. Тайлбар. Яа дүүл би ихтэй бро мэдхгүй юм байна. Тийм. Би өчтөрхөн Quiz брогийн дууг сонссон болохоор. Quiz алгачээ гэж. За тэгвэл дараагийн асуулт. Инэрлүү ган толгоо. Инэрл бро шүү дээ. За зэм шүү дээ. Кунфу шүү дээ. Баг кунфу гэдэг үгтэй дунд. За дараагийн асуулт тэгвэл Miss Em уу Enem үү? Miss Em. Энэ мэт дуух бол баг л болцсон юм шүү дээ. Яг нэг ганц нэг гаргуул гаргадаг тийм. Идэвхтэй биш дээ. Идэвхтэй биш. Яг нөгөө стрим тал руугаа стрим хийгээд тоглоод тэгээд тэгээ байждаг хүн босон байна лээ. Цаа чин бол. Гэтэ яваас хоёулаа амар хүмүүсэлтэй ялтчих. Энэ мэж бас цагтаас. Энэ мэн гоё хөхтэй те. Гоё. Чамаа хөхтэй. Чамаа. Жоо юм сэвж те. Эмэгтэй артистууд бас харьцуулсных. Дараагийн асуулт. Baby Na юу, Blue юу? Baby Na шүү дээ одоо. Baby Na амар рэвтэй одоо. Миний WhatsApp битэр нөгөө туус money walk. Тийм, money walk. Цааш тэрэн дээр битэр идчихэж байгаа. Дөрөв Baby Na л адгалтай алтчих. Ер нь Baby Na гэдэгт сайн л та. Анх гарч ирж байхдаа ч солонгосоос тий. Тэр cyber дээр зүгээр яг би нэг тийм моолж байгаа юм биш л дээ. Зүгээр бус залуучууд нь ингээл явж байгаангууд яг дунд нь Baby Na зүсээл ороод ирж байгаа юм шиг. Шал өөр flow skillтэй. Бүлүүч бас одоо бас чанга. Blue бол одоо чанга. Явн чангар. Явн чангар. Яалч Blue сайн. Цааш тийж байгаа юм K талдаа юу те тийшээ. За тэгвэл дараагийн асуулт болохоор бас хоёр гоё rapper. Тэгээ бас хоёулаа найзч. Young Boy уу Vacation уу? Wiki шүү дээ баа. Wiki сайн шүү дээ. Wiki цацаагүй дуунууд нас аим шүү. Цаач гоё олоотой, гоё рэптэй. Ямбу бас аим. Ямбу битэр чинь бас хамтрал хамтруулдаг шүү дээ. Цацаагүй хамтралч яа. Гэхдээ яг рэпийн хипхопын хувьд Wiki надад нэрээ уттай. За тэгвэл дараагийн асуулт. Өвжи бро юу систем үү? Тэр хэцүү те. Тэр хоёрыг харьцуулах эрггүй ч яах вэ? За үгүй шатчихөө. Өвжи мөн нэр шинэ гişүнтэй болсон байл. Оо тийм. Сиго. Аши. Гайгаа болчих. Сигар ч бас их бас скил сайтай шүү дээ. Одоо тэгээ буцаад уран бүтээлтэй ч орлоо. Хин Тэр чинь танилуд шүү сигар хоёр. Миний шин цамг дээр систем байгаа шүү. Цааш тэн дээр бас гоё шүү. За cheers. Системий ч одоо на бартцаанд байхын л анх мэд танилцчихсан. Өвжи бро ч юм баг найз шүү. Баг нь одоо баг болчлоо одоо нэлээд дээр юм.
Тэ? За тэгвэл дараагийн асуулт. The CU 2.0 Си штэ. тайлбар нь. Си ч маа Mystic Mind нэр. Си аим штэ. Хоолоо мол аим штэ. Тэгээ 200 болсон аим. 200-ны төс сүүл арс цаагийн сонс. Тэр ихтэй аим штэ. Тэр бас сайн. Аа? Тэг. Нөө ямар Hook Spring юу ч лээ. Нэр мартчихжээ. Би бол Сид бол угаасаа хайртай. Цаанаасаа л хайртай. Цаа чин буцаад уран бүтээлдээ орж их шиг үлээ те. Тэ. За бас ирж ирэх баха. Басла юугаараа гарч ирлээ ах чи нэг түүнийг би ор гэсэн. Тэрнгээр Нэраа. Тэг нөө тэн дээр тэгдэж нөө. Галыг би яасаасан гэж чи тэр үед нь ихлсгүр шатаж тараад тэгээд тэр чинь бүр бүүн карантины үед штэ. Тэг чи аригууд ажилт явахт манай баараа шат. За тэгвэл дараагийн асуулт. DJ гизэг үү? DJ Crazy Talk уу? DJ Crazy Talk штэ. Тайлбар. Ачи scratch аим хэрэгтэй. Ачи тэг юутэй. Одоо юу юм бэ? Өөрийн гэсэн юутэй юм харагдчих. Цаа чин гоё юм. Performance DJ шүү дээ. Амар шат. Хүсэг гол шат. Чиний нөө Зүгээр скриншийг нэг бич чаг л хийж байгаа шүү дээ. Ерөнхийдөө би нэг хайлт хардیں۔ Тэг яг л нэг юм юу шиг. Юу DJ нэр гэж байдаг шүү. Нэг бүжигчтэй DJ нэр байдаг шүү. Тэд чи яг бүжигчтэйг хамт баг бүжиглж идэв шүү DJ-ний хаа. Яг тэр. Цаашмаас өөрөө бүжгэлдэг гэсэн юм л шүү дээ. Тийм бол. За тэгвэл дараагийн асуулт. Kayo Rata Bazo. Каах шүү. Яа. Гүй яах вэ тэгээ. Гүй яах вэ. Цаашаа сайн рэфтэй яадаг. Rata Baz ах уу. Тэр юу бас сайн л та тий. Тэр өчн өөр үстэй. Тэр хоёр чинь бас ер нь каач бас Риги бас энэ байштэй. Тийм. Та хоёр чинь нөө soul gel soul Тэр өчн хамтлагтай үстэй. Тэрнийх нь Quorum гэдэг дуу мó бас. Тэр одоогийн нэг клип нэм нэг анимашн хэлбэртэй. Бас чангаш. Бас К-ийн тоглолт 5 сарын 2-нд тоглолтоо хийж байгаа юм байна амжилт хүсье. Битээ нэр дуу хийсэн шүү. К-тай юу? Хизээ цэцэх гэдэг. Тоглолтоос өмнө. Нэрээ лайн ап дээр чиний нэр байлаа. Бис. Клиптэй шүү дээ. Клиптэй юу? Клиптэй хаа. Цаата чил зам ми амжилт юм. Аяа. За тэгвэл дараагийн асуулт. Limit King уу DP? Limit King. Би ихтэй DP bro хүндэлдэг. Цаач гоё рэптэй. Тэ сайн тийм харагддаг жиг рэп. Яг underground. Хуучны одоо тэр нэг Shaggy-тэйсэн цомог нэж тэр мэр бас л. Snitch доо муу нэ. Цаач амар. Цаач битэр нөгөө нэг No More гэдэг дуу хийж цаач манай студид ирсэн шүү. Хүүхдтэйгээ ирэл. За мэгүү цаашаа ичгээл 30 м төр дуугаад усаадаг. Бас юм графит зурж мурдаг талтай тий. Хин DP. Тэрийн бисээ. Тийш нэг юм юм хийгээд идэх хаа. Лого мого ингэ хийж өгдөг гой лого зураг юмнууд айгүй их янзлдаг харагддаг шүү дээ. SoundCloud дээр доонууд нь байж л гэдэг. Сонсхайн ингэ сонсогдсон. Яг trap амар trap. Жинхэнэ trap. Улаанбаатарын trap-ыг хийдэг. Тэгээд Limit King ч гэсэн Улаанбаатарын trap хийдэг шүү. Тэгээ дараагийн асуулт Tandro Mabrento. Таанд шүү. Яагаад? Мэдхгүй би сайн мэдхгүй юм. Гэхдээ Тандро яад үл мэдхгүй. Диах хоёрын дуун дээр диах хэлдэг үст. Backyard Тандро хэлсэн гэдэг. Тийм болохоор би хоёулыг танихгүй болохоор. За дараагийн асуулт 2 beatmaker. Hög 18 Mag God. Энэ дээр бол би Mag God гинэ. Mag God-тэй хвчлэн амар цаг зарцуулсан. Бицээр чинь цаашаа маа өөд тарсан байр шүү дээ. Тав болохоор. Ерөөдөө бан чил хийдэг хамт. Аян дандаа сонсдог болохоор дараа нь юу гарах гэж мэддэг болохоор. Тэр цомгийнх нь Young Mob-тэй хийсэн дууны бит тасаг гоё л тий. Тэг цаашаа ер нь гоё шүү. Цаашаа ми Улаанбаатарын хүмүүсийг хийж илүү.
Окей, дараагийн асуулт, энэ асуулт бас бол энэ асуултыг бол тэгж бодож ин хөвдө татах бах гээд. Тэ. Гэхдээ бас мэдгүй л байл та. Ливгүн үү Бикатрина юу? Shit. Энэр датаа гэдэг. Хоёулаа ми аам бай. Сайн найзууд бодсон юм аа. Тийм. Болохгүй. Бикатринаатай Бектэй хамтарсан хамтрал байдаг лөө. Гэтэр чинь зөндөө хамтралтай шүү дээ. Наашрын сүлд my god би дуруу шалсан. Тэгээд юу төр шалаа. Цацаагүй ч хийд байгаа. Ливүн ч юм бит хоёр чинь тэгээд бас амар хамтралтай шүү. Тийм шүү дээ. Тийм. За cheers. Шарацу Ливгүн Бикатрина. За тэгвэл дараагийн асуултанд оръё. Big G Santo. Mr. D, you remember me? Young OG. The young OG. Such was a би нөө G Brog сайн мэдхгүй болохоор тэгээ дууг мэдэн гэхдээ ерөнхий надад бол яг десант ах юм яад шүү. Бид ч нөө хоорондоо баян ярилцсан янз бүрийн юм ярилцсан. Бас тавгүй 2-3 хамт дундаар хамтраад Midnight. Бид ч нэг студи Ladies Only дээр бас манай студи. Тэ. Брод нэг юм асуух нэг хоёр асуулт байгаа байхгүй. Зүгээр гэхдээ нуудаг биш. Зүгээр л асуулт. Уудаг. Тэгээ уулгах шиг. Тэрний юу вэ гэхээр одоо тэгэл рэпер байгаа шүү дээ, тэ? Рэпер тэнгүүт хэрвээ рэпер биш те уран бүтээл хийдгүү байсан бол бро ямар хүн байх байсан бэ? Ямар мэргэжлэр ажилладаг ч юм уу, тэ? Ямар ажил төрөл эрхлээд яаж амьдэрдэг хүн байх байсан бол? Би спортын хүн байх байсан баг. Би юу спорт руу явж байсан. Ямар спорт? Бокс руу явж байсан. Амьдралаа зориулж хийж бодож байсан. Бокс, бейсбол Хөнгөнжинд бокс 49-53 тоглодог байсан. Би ч баг 6 жил тоглосон баг шүү. Тэг ерөнхийдөө кай болчт юм байна гэж бодоо. Тэр жоохон байсан юм чи. Тэр үе чинь бокс нэг хэсэг яасан юм аа амар хүүхдүүд үчи гівэнд болцгоос авахгүй. Яг шишгтэй л нэг хэдэн хүүхдүүд үлдээ. Тэр яваадсан. Тэр ч одоо хэдэн 13 14 байсан. Тэгээд нөгөөх нь бол бейсбол байсан. Би чи бейсболоор бас баг 8 жил тоглосон шүү дээ. Спортын 3 дахь зэрэг шүү дээ. Ерөнхийдөө бейсбол Инчоны олимпиар орох байсан бол цааш зарагдах хүүхэд нь ер нь эхний 3-т нь би байсан шүү дээ. Тэ. Тэгэд яаж явж байгаад одоо доо хөгжим морлог яагаад те болоод хазаагаад ч юм уу. Би тэгээ бүх юм яваад өгсөн хятад руу. Хятад байж байгаа цааш Лаос, Таиланд яваад. Тэгэл юм л болсон да. Тэгэл замаа өөрчилсөн да. Замаа өөрчилсөн. Тэгээ тухай чинь би хангаар гангд байсан. Би тий чинь бас нэг мэд хамт зүтгэдэг байсан. Тэр бөөнөр хамтаа нэлээд ингэ явцгаа гэдэг. Тийм яриа болоод тухай чинь би жоох 16 17 та хөлт чинь тэгэл юм бокс fuck that shit гэж явж. Угаасаа аргагүй шүү тухай чинь би медаль авангууч чинь хэрэггүй юм чинь. Тохоо шиг зодтолтой байгаа юм чинь. Тэгэл медаль аваад медаль нь тэгэл олимпиос ил медаль аваа. Тэг гэртээ медальтай юу ч зодоо. Тэгээд тэнгуү чи надад тэр хүмүүс гоё харагдсан шүү. Рэпер. Анир үуч зүгтэй. Ханган тэ гоё cool. Би тэр анхаас хипхоп хүүхэд байсан л та. Тэгтээ ерөнхийдөө тэр талдаа юу nice тэгтээ. Нэг амар зөвхөштэй зориулж нэг ороогүй. Зөвхөн сонсогчийн үднэс. За дараагийн тэгвэл асуулт болохоор ямар нэгэн алдартай эсрэг хүснийхээ бид орвол хэний бид орох вэ? Нэг өдрийн бүтэн нэг өдрийн турш. Doja Cat дор шүү дээ. Doja Cat. Яагаад Doja Cat? Би Doja Cat-ийг шивэлт шүү дээ. Doja Cat амар. Цаачаа бас амар л. Яаш тэгшээ мэдгүй. Цаачаа бас дуулна, бүжиглэн, рэп шаан. Юу хийгээд байгаа. Нөгөө хэдийг одоо ажилгүй болох ташаа.
Бугаса Doja-cat-ыг хэсэг уусаа алсан л та. Сая сүүлд ч гэсэн тэгэл. Би тэр Demon гэдэг цомогт айгуу дуртай. Тэр цомыг сонсч байгаа энэ Doja-cat. Тэр нэг Десантын нэг постыг санддаг юм би. 2000 хэдэн оны билээ үлсгэлэн Десант гэдэг чамаг нэг тэгж нэрлж яд. Тэрийг харчаад ямар сэтгэл төрчихсөн бэ? Явт гоё л. Мэдгүй наа нэг сэтгэл нэг аим төрөв. Энэ төрөөгөө дээ гэдэг. Энэ бадаагүй дээ. Гэтэ тэр бас айгүй том үнэлэмж шүү дээ. Тийм. За шаа аим хүндэлсэн. Өдөр тэр хүндэлч чинь л одоо хүртэл яал шүү дээ. Би аргагүй. Би уус цаадгын чинь Милангуч гэдэг цомгоо хичээ явжсэн чинь чи аханд ингээд цомгоо ингээд одоо ингэ гингүүт нь. Үгүй наадгаа би одоо шинэ цомгоо хийх чинь гэж гайхсан. The fuck юу вэ? Чи энэ цомгоо ингээд ажлын дуусгаад ингээ гингүүт. Наа бонаад амар тун. Fuck гэж. Уу. Ял цомогч билээ битүү сайн бэлтдэг чинь. Хинхэн сайн. Улаанбаатар нэг хвшлсэн. Улаанбаатарын хүүхдүүд чинь хоёр хэд нэг нь Deluxe. Нэг нь Deluxe, нөгөөх нь ингийн байдаг. Deluxe-д нь би байд. Окей. Outro тэнд байхгүй. Танаа тоонхоо babe гэдэг. Blue lemonade. Blue lemonade. Lemon with the ice тэрх хараг nice. Одоо гүн сарын продюсерлж байгаа артист шин тийм хүн байгаа юу? Байж та одоо Blue Devils тэдэр яс Blue Devils-ийн байгаа юу? Юм хийж байгаа. Цаа чи юм хийж байгаа. Одоо яг Жон цаг хугацаа эрэхтэй болохоор цаа эдэг чинь тийм Жон цаг хугацаа өөртөө өнгөрөө айл бас нэг жоохон хүмүүсийг бас хипхоп амжилт чи моогоош таад мэдчихэж нэг бас урд татмааргүй л би юу нь бол яг хийх юмаа хийгээд үлдэх нь үлдээд явах нь явсан юм дээ. Тэгвэл энэ чи бас айгүй муухай шүү дээ. Бүх юм дагалддаг шээ. Гэж хүүхдүүдийн амжилт бол. Наацхын чинь хил амнаас ахвал тий. Хил ам байна. Тэгэл годомж байна. Тэгэл хүүхэн шухан байна. Муухай шүү дээ. Одоо юу залхаж шүү. За тэгвэл дараагийн асуулт. Peace Mayo Black. Наа шээ. Би он Peace Mayo Marayo гэж хэлнэ байна. Үгүй ээ тэгж хэлэхгүй. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. За тэгэл özгөмжтэй л үдээ уусаа. За чи хоёулаа миний ах. Осорч. Яг зэрэг хаяа. BZD Trap House надад их таалагддаг. BZD Trap House. Яа тэр бол үнээр амар цамаг. BZD Trap House. Жахт би ч одоо өөрөө BZD-д байгаа хүн. Чи юу наад хороолдох шүү дээ. Гүү би 17 гэх. Хараа чиглэл. Northside. Одоо л Northside. Би ч одоо East шүү дээ. За cheers. East side. $17 чанга үүдэх юм тий. Чанга доош. тийш хоошоогоо 7 хажууч байгаа хайлаас. Гадаа. Таах түлж байгаа сул доош юу 7 чинь сайн шүү. Манайх ч бас чанга. Хоошоогоо хайлаас тэр чи бас. Хайластай бас амар. Тэнд нэг гайгүй. Та доошноос дүү рэпер вэ? Рэпер юм бэ. Тэг надад л нэг боохгүй. DJ л би. DJ бол байна. Тана 11-с ба. 11-ээс өө. За үз. Би тгий сонсч ирсэн маа. Мара 11-т байдаг байсан. Мара чинь хороолох шүү. Тэгвэл гэхдээ байдаг байсан. Ерөөдөө байдаг. Гэхдээ ер нь 11-с байхгүй тий. Тэг би л юм дөө. Хөтлөгчийг л нэвтрүүлэг хийгээл. Рэпэг л тэгэл. Бас сөрхийл юм те. Дэжгүй тий. За тэгвэл дараагийн асуулт. Fly уу гинжинөө? Шээ. Fly. Яагаад? Fly bro энэ нөгөө юу гоё. Trapstar гэдэг юм. Trapstar бол гоё юм. Тэгээ same time шатахгүй нөгөө хин гинжин bro-гийн бас. Тост үзээс. Амар цам.
Яа, Fabro нөө hangout гэж байдаг болохоор Илүү ойр те. илүү ойр үүдэн. Окей. За тэгвэл дараагийн асуулт өвжинэр л оръё. I stop уу Lumino юу? I stop шүү дээ. What the fuck. All day all night. Бог яхта хийж байгаа хамтралч хийзээ гарах. Одоо Бас тоглолтоос 4 сар дотор л багтах та. Цаа чинь 5 сарын 10-нд тоглоно гэд тав гаргацсан байна. Тий. Тэрнээс өмнө л амжилт бол. За тэгвэл манай нэвтрүүлэг өндөрлөх цаг ч болсон байна. Асуулт маань сүүлийн асуултан дээрээ ч ирсэн байна. Би нэг асуулт асуучих гэж. За тэг. Би нэг зүгээр асуулт асуумаар санагдаад тийм нэг уулгачих واخ гэж чадаад зүгээр бодсон байхгүй сая. Тийм зүгээр яг хөө тэгтээ энэ заавал орох шаардлагагүй л дээ. Тэгтээ зүгээр асуучи. Жона юу залаа юу? А? Жана шүү дээ бро. Яагаад? А? Гэх. Эхлээ би Jonathan найзсан. Ян Жана шүү. Ян Жана ч trap motherfucker bro. He killing. Тэг зүгээр л асуумаар санагдаад асууц юм уу? Яах нь уучих юм болов гэж бодоод асуусан. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт. I stop-ын Бог яах вэ? I stop-ын high school яах вэ? God damn what the fuck. Нэгдүгээр хатмаа, хоёрдугаар хатмаа яах вэ? Энд татын зов баг юм. Fuck this. Тэ сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг. Ер нь ингээд яг өөрөө ингээд суугаад асуулт тавиад асуулт хариулах ямар юм бэ? Дараагийн оролцогч нартай хэлэхэд. А. Юу яах вэ? Тэгэл nice. Шинээс нэг хүнд биш шүү фан шиг. Нэг хэцүү Culture тэ. тийм. Thanks. За cheers. Okay, thanks guys. За тэгээд ер нь нэвтрүүлэг маань төрөд бас өндөрлөж байна. Тэгээ бас өөрлөгөө хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа мэ бро. Аа, thanks тоогоос өрсөн баярлалаа. Уран бүтээлт нь өндөр амжилт хийсэн. Бас сонсголонтой юм гаргадаг. Чих баясгахтагт нь баярлалаа шүү. Мундаг шүү. Аа, ми цаам гараад бас сонирн болгоно. Би баг жил юм ийсэн шүү дээ. Одоо Ер нь гэхдээ хэсэг яг бүр таг байхгүй. жил ч байх. Одоо юм гэхдээ хамгийн сүүлийн клип барах бол 2-3 сар л юм ийсэн. 4 биш үү? 4 баг. Тэгээд 10 тийм баг. Тэгээ 4 авцаах. Тэгээл яг хэсэг угаасаа тэгээд яг нөө удирлан ч юм уу те бас тэгээ таарч जैन л. Харин шинжил баахан баярууд. Одоо энэ артистууд, рэпрууд ч юм уу те яг нэг одоо Монголын үйлч байгаас урт штэ. Тэнгүүд яг тэр үед нь ч юм уу яг бэлддэг юм шиг надад санагддیں۔ 100-аа ч юм уу те. Яг нэг бэлдээд шин дуу муу нөөцөө хангаад те. Яг нэг бүүм юм окей хийх ёстой гэж яг өөртөө ч гэсэн цагаа заруулад гэр бүлдээ цагаа зориулаад яг тэгж байдаг байх гэж би бод. Хоёулаа ч сайвар орхон таарч шин дөө тэгт. Тийм ээ нөхөр тэгэл. Үнэ. Цаадгаж чинь бас нэг яг харьцуулах хүн бас олдоогүй тэгээд. Сүлдээ бодож байгаа тэгээд за ус олт за байл. Үнэн харьцуулчмаар л байсан. Тэгээд нэг хин гэдгийг мэддэггүй тэгэл за байл. Өөр төрлөө баг шаа тий. Либүн бихтэн аваад тий саадаг тий. Хамгийн хүнд асуулт ямар асуулт вэ? А? Хүнд асуулт. Хүнд асуулт нэг байсан. Тий. Юу аах вэ тэгэл. Хөөний илүү үзэл бодлоо. Тий. Хөөний хүлээж авах юм нууцыг тий. хийлгээд байгаа. Тэнгүүд яг нөө тэгдэг л юм бэлээ яг туршлагаас ч байх те зүгээр яг ингээд битээр харахад биш те. Ингээд заримдаа хүнд гэж бодонгууд хөнгөдөөд идэг. Тэнгүүд хөнгөн гэж бодчихгод бүр тэр хүнд бүр аимжиг хүн эсэргээрээ гэдэг шиг. Яа. Тэ fuck. Гэтэ өөрөө ихэр суудаа хоёр бол яг би нөгөө яг тэр хоёрын яг бид чинь hangout гэж найз зурхтгүй яг уран бүтээлээр харьцдаг болохоор тийм бол хүнд идэм байна гэсэн. Яг найз одоо hangout хийдэг талаас харах юм бол яг мэдээж нөгөө үнжигсээ ойлгоно тий нөгөө баян ч ойлгоно доо тий юм бодохгүй зүгээр хэлчихэж байгаа юм чи угаасаа яг ингээд дуу мууг нь харах юм бол өөр л цаа хоёр дээр ч л жоо юм хэлээ.
За окей нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна guys. За тэгээд зочиндоо бас хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа бэлгийг ус гардуулъя. Гарын бэлгийг гартуулъя. Тийм. За тэгээд Heparize элэг хамгаалах бүтээгдэхүүн миний ус гардуулж байна. Тийм. Энэ бас уухгүй чиглэж авах юм шүү дээ. Элэг хайрлж хамгаалах хэрэгтэй юм чинь уусаа. Тийм. Тийм болж та. За тэгээд мөн дараагийн маань хамтарч ажиллаж байгаа байгууллага King Plus Wave. За энэхээс гарын бэлгийг ус гардуулж байна. За хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Гой суулаа, гой ярилцлаа тий. Тухтай гоё байлаа. Ер нь тэгээд яг нэг сүүлийн яг гоё нэг юм тийм сэтгэлдээ хуваалцаач яг. Ер нь ямар байна тий яг энэ уур амьсгал тий хипхоп нэвтрүүлэг тий хүмүүс дүргэж байгаа мессеж юм уу? Үзэгчтэй хандаад. Үзэгчтэй хандаад. Нэг шүлгээ идвэрч. Nice memories. Чи хипхоп culture штэ тэгэл nice. Энэ содог бас нэг амар муухай юм сайн бас яриаг штэ тэгэл нэг nice юм түүх ярьж байгаа штэ тэгэхээр ч бас nice оо. Storytelling. Зарим хүмүүсийг бас түүхийг нь сонсоор идэв штэ хаяадаа ингээ энэ хүн ямар юм бол гэх. Тэгэхэд бас nice юм. Тоор бас асуултаа гоё тавьд юм гэх. За тэгээд Yota House-ийн Season 2 2 дугаар Pa Atmosphere-с та бүхэндээ хүргэж байна. Тэгээд Season 2-ийн маань 2 дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай guys. Баяртай.